500 сая доллар гэдэг тэр 3 санаачлагын зөвхөн нэг нь шүү. Бүтнээрээ биш. Бэлчээрийн тэргүүлэх санаачлагын хүрээнд багтаж байгаа санаачлагуудад төсөл хөтөлбөрт 500 сая долларын хөрөнгө оруулалт татнаа нэгсэндээ эргэж төлөх биш. Энэ байгаль орчны чиглэл зарцуулагдана гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ 500 саяыг яаж ямар одоо яг тэр задаргаа танилцуулах гэдэг зүйлийг ажлын албанаас гишүүнд явуулъя. Тэгэхгүй одоо ингээд задлаа тавихаар баахан зүйл гаргаад тавих хэрэг гарч байна. Мөн өөр бусад гишүүдээс бас энийг сонирхож байгаа хүмүүс бүгдд нь явуулж байгаль орчны байнгын орон даргад явуулахаар ингээд гишүүдэд мэдээллийг өргөжих байхаа гэж бодож байна. За бодлогын асуудлаар манлайлах 2026 оноос 2028 он хүртэл 197 улс нэгдсэн зөвлөлтийн эсрэг конвенцийн ерөнхийлөгчөөр Монгол улс даргалж ажиллана. Энэ хугацаанд жилд нэг 11 орчим одоо ийм олон улсын урлууд, байгаль орчны салбарын урлууд болдог. Төсөл хөтөлбөр хөрөнгө санхүүжилт одоо байгаль орчин энэ жил дур амсгалын өөрчлөлт одоо зөвлөлт энэ жилүүдэд ямар зүйлүүд хийх үгээд ингээ ярихад тэрийг удирдах нь Монгол хүн сууж байна гэсэн үг. Энэ бол улс төр болон олон улсын манлайлалт талдаа бол маш том өр өгөөж дүүгээр дамжиж гарч ирнэ гэдэгт бол би бүрэн дүрэн итгэлтэй байна. Нөгөө талдаа COP17-г зохион байгуулж байна гэдэг чинь дэлхийн 197 улс нэгдсэн боловч 197 улс нэгдсэн байхад тэндээс 17-ыг нь Монгол улс авч чадж байна гэдэг чинь бас нэг манлайллын нөгөө нэг харагдаж байгаа хэлбэр. Олон улсын манлайллуулаа бүс нутагт бидний нөлөөлөл өснө гэсэн ийм санаа. Дээрэс нь энэ конвенцийг даргалж байгаа хугацаанд дотор нүүбийн чуулган ассамблеад асуудлууд оруулах, олон талд хамтын ажиллагаа өргөжүүлэх энэ асуудлууд яваад ирэхээр бидний хөрс зэрэгэлдээ улс орнууд болон хөгжилтэй улсууд Монгол улсад энэ байгаль орчны чиглэл одоо гэхээр биологийн олон зүйл ингээ олон янзын ургамал төр зүйл тусгай хамгаалалтын газар нутагч гэдэг юм уу. Энэ зүйлүүд дээр бас нэмэлт давуу боломжууд бий болно гэсэн ийм манлайллууд бол бий болж чадна. Ер нь миний тавьж байгаа зорилго бол нөгөө зарим зүйлийг өндөр хүлээлт үүсгээд үгүй бол зарим зүйлийг одоо танах та өөрөө усын хурл дээр ингээ хэлсэн байж таа гэдэг байдлаар боломжит зүйлээ үгүйсгэж эрсдэл байгаа учраас зарим зүйлийг бол гүйцэд бас хэлэлгүй хамгийн доод баг дүн гэдгээр аваа явж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За дөрөв номер Батбат сайд. За уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль бол явсан. Тодорхой хэмжээнд ажилласан засаг руу орох гэж үзээд бас болж өгөөгүй асуудлууд бол байгаа. Гэхдээ бид нар ажлын хэсгээ дахин өөрчлөөд эдийн засаг хөгжлийн учрал сайд, сангийн сайд, жавхлан сайд тэгээ миний хамтраад ажлын хэсэг байгуулад ажлын хэсгийг хуралдаад үр дүнгээ гаргаад одоо засгийн хурлаар оруулж их хурлд өргөн барихад бэлэн болгоцсон. Одоо бол эдийн засгийн хөгжлийн яам болон сангийн яамн дээр өвөн дээр ямар нэг гацаагүй болсон гэж ойлгож байна. Бэлэн болсон. Өргөн барих. Бэлчээрийн тухай үл байхгүй. Тэр бэлчээрийн жил болгоод зарласантай холбоотой асуудал хүн сүдэн аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамн дээр байгаа 11 сард засгийн газарт оруулж танилцуулна гэсэн чиглэлтэй байгаа юм л.